сайн байцгаана уу та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Би өнөөдөр Анденбер буюу энэ газрын айлмаа ингээд тарьж байна. Эхлээд энэ шар үснийхаа шараанаас жоохон хийж өгөөд тэгээд газрын айлмаа хийгээд ингээд тарьж байна. Нэгийг нэ. За та бүхэн энэ газрынхаа айлмыг надаас ингээд эко био ийм газрын айлмны үр авсан болвол энийг энэ жил нөмөр газар тариад тэгээд намар хучаад үзээрэй. Би энийг намар хучъя гэж бодож байна. Энэ газрын алим болохоор бүр 11 сар хүртэл жимсээ өгдөг. Тийм гоё байгаа. Энэ 5 сарын дундуур уг нь гаргаж тарих юм, гадаа гаргаж тарьж болох байсан. Энэ би цаг агаар харсан чинь 5 сарын 15 хүртэл нь хөөтрөхгүй юм байна гэд тэгээд цаг агаар 14 хоногийн цаг агаар харчаад тэгээд өнөөдөр гаргаж тарьж байна. За энэ газрын айлмыг германууд бол нутагшуулчихсан. Бүр том бут болсон 10 жил болоод бүр тийм бут болсон. Айгүй сайхан өхрийн нүд шиг тийм том бут зөндөө их газрын айлм өгдөг тийм болцсон байлээ. Тэг би энэ жил бас энийг нутагшуулж үзье гэж бодож байна. Тэгээ та бүхэн бас туршаад үзээрэй. Гоё нөмөр газар тариад тэгээ намар хучаад тэгээ хавар эргээ гараад ирнэ, өвөл унтчдаг юм билээ. Тэгээ хавар эргээд гараад ирнэ. Би ганц нэгийг бас савнд тариад тэгээ намар савтаа нь оруулаад өвлжүүлээд өвөл унтчихсан юм чинь тэгээ хавар тариад нэг 2-3 жил тэгээд нэгийг савтаа тариад эднэрийг хочиж үзье гэж бодож байна. Та бүхэн бас навтаа зэрэгцээд эко энэ газрынхаа айлмыг амт гэж янзан гоё чихэртэй, өстой гоё амттай тийм ийм газрын айлм байгаа. Энийг бас тэгээ туршаа тариад нутагшуулаарай гэж та бүхэндээ захий. Тэг манайхан энийг газрын айлмыг нөгөө уутад помидортой андуураад илээ. Уутад лойлтой. Уутад лойл нь болохоор гадна талынх нь энэ хальс нь болохоор улаан байгаа. Дотор талдаа бас энийг бодвол арай жижигхэн газрын айлмыг бодвол арай жижигхэн тийм улаан помидортой. Би тэр уутад помидорыг тарьж исэн. Уутад помидор бас олон наст. Тэг хаваал ингээ газрын гүнд ингээ хаваа дургаад нэг тарьсан газар дараагийн жилээ гардггүй. Тэгээ нүгэд ингээд хаваа дургаа яваад идэг. Тийм помидор байгаа. Уутад помидор нь. Тэгээд нөгөөтгөө зэрлэгээ зулгаахтаа тэр помидор тэнд гарч байгаагаа мэдэхгүй зулгаагтаад тэр сүүлдээ газар цэвэрлэхэд тэгээд алга болцсон. Тэгээд хаана дахиж шинээр гарахыг мэдэхгүй болохоор хэцүү юм билээ тэр уутад помидор. За ингээд та бүхэн энэ газрынхаа айлмыг тариад эко био амт гэж тансаг гоё чихэртэй хүүхд айгуу дуртай айгуу гоё амттай юм жимс байгаа. Хэрвээ та нар нутагшуулж чадах юм бол энэ жил болгон өшөө том болоод их жимс өгөөд байна. Сайн ингээд цөмөр энийг нутагшуулъя. Би энэ чинь нутагшуулъя. Та нар тэгээд нутагшуулаад тэгээ сайхан ургуулаарай. Ингээд та бүхэндээ амжилт хүсье. Би энэ рүү шаргаа хийчихсэн байж байна. Шар уснийхаа шарааг тэгээд энэ дээр уутад задлаад одоо уутад помидороо тавиад тэгээд дээрэс нь буцаараа дахиад энэ шараа уснийхаа шарааг хийж өгөө. Тэгээд энэ өөрийнхөө шараагаар очична. За ингээд та бүхэндээ амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.